бодогчдын институт байгуулагдаад 20 жил болсон байна. Монгол Улсын санхүүгийн мэргэжлийн томоохон байгууллага болох тус институтын хамт олон өнөөдөр ойгоо тэмдэглэлээ. Нэгтлэн бодогчдын баярын арга хэмжээнээс бэлтгэсэн мэдээллийг одоо үзэгч танд хүргэе. 20 жилийн түүхтэй Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчдын институт ойн ажлынхаа хүрээнд олон нийт гишүүд дэмжигчдэд чиглэсэн олон бүтээл зүйлсээр ойдоо бэлэгвэрч энэ чиглэлээр суралцагч оюутнууд, багш, судлаачид гишүүд дэмжигчдийнхээ дунд эрдэм шинжилгээний хурал уулзалт, уралдаан, олон нийтийн нээлттэй өдөрлөг зэрэг нийгэм чиглэсэн олон ажлыг зохион байгуулжээ. Тэгвэл тэд өнөөдөр баярын хурлаа хийж салбарын шилдэгүүдэд тодрууллаа. За ер нь бол 20 жилийн хугацаанд энэ мэргэжлийн байгууллагууд олсон олд амжилт гэвэл за эрх зүйн орчноо бид нар бол бүрдүүлж чадсан. Өөрөөр хэлбэл үүнээс өмнө одоо 90 оноос өмнө шинэ тогтолцоо гарснаар бол энэ эрх зүйн ямар зохицуултгүй байсныг бол хэд хэдэн салбарын нарийвчилсан хуулиуд бол гарсан. Өөрөөр хэлбэл Нягтлан Батөртлийн хууль, аудитын хууль, үнэлгээний хууль, татварын зөвлөхийн хууль хэмжлэн энэ эрх зүйн орчноо бол тодорхой хэмжээнд өргөний хэрэгцээ шаардлага бол нийцүүлж чадсан. Энэ онд гэхэд бид нар Нягтлан Батөртлийн аудитын шинжилсэн хууль, шинжилэн найруулсан хуулийг бол мөрдөж явж байна. 20 жилийн түүхтэй тус институт байгуулагдсан цагаасаа эхлэн 3800 гаруй мэргэжсэн нэгтлэн бодогч, 140 орчим аудитын компани, 800 орчим аудитор, Монгол Улсын 21 аймаг Улаанбаатар хотын 6 дүүргийн салбар зөвлөлийг игнэндээ нэгтгэсэн үндэсний хэмжээний мэргэжлийн байгууллага болон өсч хөгжсөөр байгаа юм а. Монгол улсад одоо аудитын компаниуд үүсгэн байгуулагдаж дэлхийн Нягтлан Бат бүртгэлийн олон улсын стандартыг одоо Монгол улсын хөрсөн дээр нэвтрүүлж их үүрэг ороод гүйцэтгэн ажиллаж байгаа. Энийг чиглүүлэх гол үүргийг бол Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчдын институт чиглүүлж ажиллаж байгаа юм а. Монгол улс одоо зах зээлийн нийгэм шилжиж одоо Монгол улс бизнесүүд хөгжих болсон том компаниуд, корпорациуд одоо компанийн засаглал гэж яриг тувсан одоо сүүлийн одоо 20-од жил нийгмийн өөрчлөлттэй холбоотойгоор яхаа аргагүй Нягтлан Бат бүртгэл одоо шинэ системээр, шинэ стандартаар одоо явах юм шаардлага тулгарсан. Тэгэхээр энэ одоо хэрэгцээ шаардлагыг ийм мэргэжлийн одоо мэргэжсэн зохион байгуулалтанд орж ийм одоо нэгдсэн удирдлагаар анхаарч ажиллаж ирсний үр дүн бол одоо мэргэжсэн Нягтлан бодогчдын институтын 20 жилийн яхаа аргагүй муу юм а. За институтын үйл ажиллагаа олон улсад танигдаж дэлхийн нэгтлэн бодогчдын холбоо, Аз намхан далайн нэгтлэн бодогчдын холбоонд тус гишүүнээр эсэж, өөрийн гишүүд болон мэргэжсэн нэгтлэн бодогчид, аудитор, аудитын байгууллагуудад олон улсын түвшинд танигдах мэргэжлийн карьераа өсгөх боломжийг олгож байгаа юм а. За энэ чүүднээсээ сүүлийн жилүүдэд олон улсын түвшний мэргэжсэн нэгтлэн бодогчдыг бэлтгэх зорилт тавин ACC-гийн сургалт явуулж эхлээд байгаа бөгөөд өргөн туршлагатай өнөр хамт олон өнөөдөр хамтдаа бүтээсэн 20 жилийн ойтойгоо ийхүү золгож байна. Нийслэлийн